Энэ өдрийн мэнд хүргэе. Мос группийн хүний нөөцийн газраас эрхлэн явуулж буй эхлэл амжилт хөтөлбөрийн маань 5 дахь удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарын зочноор Мос группийн 2020 оны шилдэг маркетер Мос Фарм компани дизайнер Бацай маань оролцож байна. Ингээд Бацайгаа өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач гэж хүсэж байна. За сайн байцгаана уу, өдрийн мэнд хүргэе. За намайг Бацай гэдэг айлын 3 дахь хүүхэд, 6 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд. Төрсөн газар гэх юм бол Ховд аймагт төрсөн. Ховд аймагт 10 жилээ сурч дуусаад CT сургуулийн компьютер график дизайны ангийг нисэж ороод төгсөөд Мост шууд орсон байгаа. За манай Бацайгийн хувьд бол Мос Фарм компанид дизайнер гэдэг тийм ээ. За Мостой холбогдсон түүх, за хизэнээс эхэлж Мостой холбогдсон бэ? Холбогдоод одоо юу гэдэг хөгжилтэй өөр тохиолж ирсэн хөгжилтэй, за тэгээд сул талууд юу байсан тэр талаар хаваалцаж. За Мосд анх 2011 онд Мос Фарм Трейд дээр ороод Мос Фарм Трейд дээр нэг 3 жил ажиллаа. 2014 оны намар Мос групп руу шилжиж ажиллаад Мос групп дээр бас нэг 3 жил ажиллалаа. Тэгээд Мос дээр очиж ажиллаад Мосоос одоо ингээд Мос Фарм энэ үйлдвэр дээр ажиллаж байгаа. Би одоо 4 компанид ажилласан ба Мосын. За тэгээд тэн дотор бол хөгжилтэй зүйл зөндөө байгаа. Тодруулаад яриач. Яг ямар хөгжилтэй зүйл Жишээ нь ямар хөгжилтэй зүйл тохиолдож ирсэн бэ? За жишээлбэл анх ажилд ороод эрдэнэ чимэг захирлыг танихгүй өнгөрчээс үеч би ерөнхийлөгчээр загнуулжсэн үеч вэ. Тэгээд ерөн хөгжилтэй өнөө зөндөө гарна дөө. Миний мэрэгжил чинь болохоор өөрөө дизайнер болохоор эхний үед алдаа их гарна. Тэр алдаанууд нь бүр хөгжилтэй алдаанууд амар их гардаг гэсэн. За Заяагийн маань хувьд болохоор Бацайгаа Заяагийн дуудчих. Ер нь бол нөө хамтран ажиллаад ер нь олон жил бас мэдтгэхийн хувьд тэгээд хийж байгаа ажлынх нь одоо онцлог, эрэг ба бэрхшээлтэй талууд нь юу гэдгийг дизайнер гэдэг мэрэгжил чинь өөрөө нэг гоё юм чимэглэлүүр тий ямар нэг юм нэг загварыг ингээ бүтээгээд хүмүүст хүргэх тэрийг одоо нөгөө бусад одоо хэрэглэгчийн нүдээр харахад хэрэглэгчэд ингээ таалагддаг байхаар ийм зүйлүүдийг бүтээдэг шүү дээ тий. Тэгээ яагаад ер нь энэ яг дизайнер гэдэг мэрэгчлийг сонгох болсон бэ? Тэгээд энийгээ дагнаж ажилладаг болсон бэ? Дизайнер мэрэгчлийг сонгосон гэх юм бол би нэг 10 жилдээ нэлээд жоохон зурдаг ангийнхаа нэг ханийн самбар маамрыг ерөнхийд ингээд гараараа ингээд бүгдийг бичээд ингээд шивээд ингээд хүндэтгэлийн самбар маамрыг ингээд хийждэг байсан байхгүй юу? Тэгээд тэрэндээ үедээ би яхаа нэг 10 жилийнхаа нэг төгсгтөө нэг юу ичдэж штэ нэг багш нар ингээд чи одоо ямар мэрэгчлээ болох юм болохоор тухайд би зүгээр нэг дизайнер гэдэг одоо бичсэн байхгүй юу. Тэгээд дизайн гэдэг юугаач битгэхгүй зүгээр л дизайнер болно гэж бичсэн. Тэгээд яг төгссөн нэг мэрэгжил болохоор би нэг Мөсийн геолог сонирхоод би геолог сонирхоод тэгээд нэг Бадам самбуу гэдэг нэг сэтгүүлч гэдэг байсан. Бадам самбуу сэтгүүлчийг дуурайгаа за энүүдийг яг ижлэх юм би ийм гадуур дэмийдсэн тийм геологийн хүн болно гэж амар боддог байж бод. Улаанбаатарт яг тэр сургуулиа авч орчод Улаанбаатарт байж байхдаа дизайнер болно гинт ч одоо тийм шийдвэрч гарт юм. Тэгээд би нэг сууш дээр шалгалт өгөөд тэнцээд тэгээд бас нэг өөр газар шалгалт өгье гэж бодоод тэгээд CT дээр очиж шалгалт өгөөд тэгээд тэр анх тийм дизайнер болно гэдэг мэргэжлээ сонгож авч байсан. Тэгээд дизайнерын нэг болсны бас нэг давуу тал нэг юм одоо мэргэжлийн онцлог нэг хүний өмнөөс одоо өөрийн чиглэлээр хүний нөгөө нүднээс гэх юм уу нүдээр харж хэрэглэгчийн нүдээр харж юм хийнэ гэдэг нь болохоор бас тэр нь бас сонирхолтой санагдаад би биш энэ хүн энийг ингэж харж байсан бол ямар одоо өнцгөр харах вэ энэ хүн энийг хүлээж авах нь юу вэ гэдэг утгаараа бас онцлогтой мэдрэмжтэй байх бас нөгөө өөрөө 10 жил тахтаа ингээд нөгөө зураад юм чимэглэлээр ажлууд айгүй хийдэг байсан гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр мэдрэмж их шаардсан мэрэгжил байд юм ингээд хэцүү ер нь бэрхшээлтэй зүйлүүд нэг яг дизайнер ингээд хийгээд явхад за одоо нөгөө ийм одоо бүтээл гаргачингууд одоо хүмүүс хараад болох байдгийг ч юм уу ер нь нэг юм хэцүү анхнаа ингээд яг дөнгөж ингээд шинэ төсөвч байгаа ажлын гараагаа ханаас хэлсэн хэлээ хацаж портрет
Farm trade-с ажиллагаа. Үгүй бүр нөө анх сургуулаа төгсөө шууд farm trade-д орсон уу? Тэрнээсээ өмнө бас өөр газар ажиллаж байсан уу тий? Сургуулаа төгсөөд шууд KBC нөө Будда production гэдэг нөө шашны нэвтрүүлэгт нэг зураглаач нэг 2 сар гараа хийгээд ажиллаж байсан. Тэгээд нөө байнга гандан дээр бичлэг хийгээл зураг хийж байгаа. Тэгж чад нэг өдөр хөөргөний тэнд нэг найзтайгаа таарад тэгсэн чинь нөгөө хөөргөний бид хэрэг гэсэн энэ гадуур ингээд байнга ингээд зураглаач аваа хийгээ бодохоо амар ядарч яана нэг суудаг ажил хийвэл зүгээр юм байна гэдгсэн чинь тэр манай нэг найз энэ доор энэ Монсын дизайнер сая ажилласаа гарсан юм билээ шүү дээ. Чи Монст очиж ингээд бүглөөд үзээч ихээр тэгээд би Монст ер нь яагаад байж болохгүй ш. Тэгэнгүүтээ бодчихсон л та энэ Монстын имиж сайн байж дизайнераар юугаа хийдэг юм байж бас бодчихсон. Тэгээд за юу ч гэсэн очиод үзье гэж одоо анкет өгүүлчихэд яваад гисэн. Тэгээд нэг би чинь тухайн үед 3 дахь өдөр анкет өгүүлчихэд 5 дахь өдөр над руу залгаад 1 дэх өдөр ирж ярилцлаганд орж үзээч. Тэгэхээр нь ирээд Монст дээр анх ярилцлаганд ороод тэгсэн чинь нэг урд нь 3 4 хүн шалгалт аваад тэгээд 7 хоног ажиллаулаад ингээд 3 хүн гээд сонгоцсон. Тэгээд чи 4 дахь шүү гээд намайг бүртгэжсэн байна. Тэгээд юу хийх юм бэ гэдгсэн чинь эмч сонин хий гэдэг гээд тэгсэн чинь тэр эмч сонингийн болохоор нөгөө хэд нь жоохон хийгээд ингээд халагчлаа хийцэн. Тэгээ нөгөө редактор гэдэг нэг ах байсан. Тэр болохоор бүр ингээд миний сонин гарах гэдэг чинь ингээд хийсэнгүү гэл амар ууртаа бухимдал. Тэгээд би анх шууд нэг телевизийн камер барьжсэн хүн чинь шууд сонингийн ихтер очиод. Тэгэл тэрийг би нэг 3 дахаас ахуулаад 4 дахь 5 дахь хийчээд хагасан бүтэнсэнд нэрээ хийцэн байхгүй. Тэгээ хагасан бүтэнсэнд ирж байгаа намайг ажиллаж болохгүй л гэж чинь яг яаж болохгүй л гэжсэн л дээ. Дөнгөд нь би хагасан бүтэнсэнд нэрж хийчээд нэгдүгээр өдөр нөгөө хуучин ажил руу яваад гисэн. Тэгсэн чинь тэр ах тэгээ байжсэн чинь над руу урдт нь дахиад залгаад чи сонгогдсон шүү. Яг одоо ирж ажилдаа орно ороорой. Тэгээ яагаад би ингэж сонгогдсон бол гэсэн чинь чи хагасан бүтэнсэнд ирж ажиллаа дуусгацсан. Чиний сонингийн ажлыг чи нэг манай нөгөө нэг дизайнер юу нь бодлохоор нэг 14-өөс 21 оны хугацаанд наадгаж ингэж төгсдөг. Чиний 3 хоногийн дотор дуусгацсан юм аа. Тэгээ чамайг ажилд авч байгаа шүү гэлээ. Тэгж ажилд орчихсон. Тэгээд анх ажилд ороод жинхлэгдэх юугаа би зааланд жинхэлжсэн шүү дээ. Спортын зааланд. Спорт зааланд бас сонирхолтой жинхэлсэн байна тийм. Спорт зааланд яаж жинхэлэх вэ? Тэгэл зааланд тоглодог байсан. Тэгээ Мохаммед Жан захирал нэг өдөр ингээд товцсоо зааланд тоглож автобус солио гэж байсан чинь хөөе заяа чамд жинхэлцэн шүү гэл тэгжсэн. Яг тэгэж хэлжсэн шүү дээ тийм. Тэгээд тэр нь жинхэлнэ гэдэг нь анх бод нөгөө ажилд орж байгаа чи жинхэлнэ гэдэг нэг сайн мэдгэж чүү тэгэл чи жинхэлсэн шүү гэх заа гээл тэгэл жинхэлэгдэжсэн. Туршилтын хугацаа гэж бас юу гэдгийг нөгөө яг шинэ орж байгаа хүмүүс байна төдийлөн мэдтгүү. Тэгээд яг тухайн үед яг Бацаа дизайнер мэн орж исэн яг тэр үед бол бидний одоо яг үедээ адилхан жинхлэг хурал гэж бас явагддгүү. Тэгээд сонирхолтой байдлаар бас заална захирал нь жинхэлсэн байх шүү гэж хэлжсэн. Тэгээд тухайн үед яас амар баярлж байсан уу? Тэгэл яа тийг үнцэн ажилтсан боллоо л гэж бодчихсон. Нэг баярлж байгаа. Тэр юугаас нэг тийм сэтгэл хөдлөл амар эмоционал муутай гэж муутай. Тийм үү л хэлмэрчсэн. Тийм үү. Нэг хөрхөний хувцсныхаа бас нэг тухай ярьсан шүү дээ. Нөгөө ямар хувцс юмс гэдэг шаардлага тавьдаг гэж байгаа. Тэр чинь нэг юу баг групп дээр нэг шилжиж ирэл групп дээр суугаарна. Группийн дандаа хойвс хувцстай. Тэгэл хүмүүс одоо уянгаа захирал мөнгөцөг менежер байна. Чи хойвс хувцс өмсөйч гээл костюм бичээг хүмүүсээ гээл. Би байнга нөгөө джинс хүмүүсчдэг. Джинс фотологтой хүрээлдэг. Тэгэл байнга ингээл чиний заавс цомсож гээл. Тэгэл тэгсэн тэгэл нэг мэдээлэл хийсэн жилээ костюм бичээг хүмүүсээ эхэлжсэн чинь дараагийн ажил руу шилжээл юм онс руу шилжиж авчихсан. Бацааг маань бас яг анх ингээд ажлын гараан дээр гарахад хин ер нь дадлагжуулж яг чиглүүлж өгч ийсэн бэ. За яг ийм зүйл хийх ёстой, ингээд юм хийх ёстой гэдгийг яг хүлээж аваад бас анхных нь ингээд одоо өөрийнх нь ментор байсан хүн хэм байсан. За анх тусалжсэн хүмүүс юм бол фарм трейдийнх нь нэлээд тусалдаг. Тэгэл нөгөө хамт ажиллажсэн хүмүүс маань болохоор амар олон эмэгтэйчүүд. Тэгэл нөгөө нэг том зааланд суучна. Тэгээд нөгөө яг миний ажиллажсэн ажиллаж байхдаа бол дандаа нөгөө
импортын бүтээгдэхүүний танилцуулгууд гэдэг нэг фарм трейд импортын бүтээгдэхүүнүүд гэсэн чинь. Тэгэл ажиллагаар чинь янз бүрийн пүүсүүдийн ихчнэр ирж ажил хийлгэн. Яаж яах нөгөө гэдэг нь бүгдээр ижилхэн. Нэг эмч төлөөлөгч нарын яг ингээ харах юм бол одоо тэр асталисэн сарын ихч хийгч мэгч чинь бүгдээр яг ижилхэн хэлбэртэй яг ижилхэн өндөртөө тийм. Тэгээ харах юм бол анх харах юм бол ерөнхийдөө ингээл би ингээ боддгоос ирээд надаар ямаа хийлгэцэндээ гэж бодоход л дахиад хүрээд ирдэг байхгүй. Хийгцэн мэт таа гэх биш ээ би нөгөөд чинь тэрнийх гээл тийм их юу гардаг гэсэн нөгөө фарм трейдийнхэн яг анх ажилд орж байгаа тэрийг инвитейшн өнөдөө тэрийг инвитейшн өгнө гэл бүгдээрээ л хичээнд гэл гэдэг байсан. Тэгээд нэг давуу тал нь тэр фармын дизайнер оюун болдох нэг офис цодог байсан. Оюун болдох ирээл наадах чинь тэгдэж тэгэрээ ингээрээ гэл ганц хоёр үг хэлчихэл яваад өгдөг. Эний чинь тэгдэж байл заагаал. Тэгжил анх нэг эхний нэг жил бол нэг манарлын байдалтай байж дуусчихсан даа. Тэгэл тасан зохицол. Тэгээд тэр дундаа ямар сэндэл ека цэглийг танихгүй бас нэг бүсийнх нь хүн ороод ирлээ гэсэн чинь туслах нь үе юу ирээд байгаа наа чин дарах штэ гэлдэг. Гайхал. Тийм байсан юм аа гэл. Нэг тэгж өнгөрчээсэн, хөчлөлтөөсөн. Жилийн хугацаандаас нөгөө айгу хэцүү бэрхшээлтэй юм шиг байсан. Тасан зохицоод одоо 10 жилийг үлдсэн юм олстойгоо холбогдсон явж байгаа юм гээд бацсан. Тэгвэл юу болтно ихнэртэй болохоос өмнө би ч одоо бүр ажлын юу болцсон. Одоо нөгөө ажилдаа бүр хинэтэн болцсон. Хагасаа бүтэн сайн мөрөөл очиод суугаал ажиллаад. Тэгээд сүүлдээ гэртээ нөгөө хагасанд юм уу бүтэн санд нэгэд сууж ахыг хүлээх явах хэрэгтэй илүү гэж одоо заримдаа бүр ингээд ажил дээр зүгээр сууж буцаа явдаг гэсэн. Хагасаа бүтэн саны айл нэгдэг. Тэгээд нөгөө хагасаа бүтэн санд ажилласаар хагаад ингээд юу болцсон. Гэртээ байх нэг сонь санагдаад. Тэгэл харин тэрний дараа хүүхдтэй болоо ихтэй болсны дараа гэрлүүгээ ярддаг нарийн их болоо. За. Манай зайгийн хувьд бол за ойрын 5 жилийн зорилт юу байна? Өөртөө тавьсан одоо бас нэг төлөвлөгөө байгаа шүү дээ. Болцол. Ойрын 5 жилийн зорилго юм бол ерөнхийдөө миний нэг зорилго байгаа л та. Нэг боддог юм уу? Нэг гिचхийнсэн гэсэн. Мост дотроо нэг тийм хэвлэлийн үйлдвэр дизайнеруудаа нийлсэн гэдэг юу багтаа болъё гэж бодоод байгаа юм. Хэвлэлийн үйлдвэр багтаа гэхээр ер нь аль нөгөө нэг ингээд нөгөө мос группийн дизайнерууд ингээд нэг доор ингэж баг болоо суудаг ч юм уу тийм байдлаар бодож байгаа юу бүр ингээд тусдаа ингээд бүр мосын одоо нөгөө маркетерүүд ч юм уу дизайнеруудын гэдэг тусдаа юм юу ч юм уу тийм зүйл байсан. Тэр чинь юу амар юу баг бөөнөр тусдаа ингэ сууж байгаа. Ан захирал нэг ярьдаг байсан байхгүй. Ан захирал нэг дизайнеруудаа ингэ бөөнөр ингэ соолоож та нар ингэ намайг ороод ирэхээр та нар ингэ нэг гоё чөлөөтэй ингээл тийм яг дизайнерууд чиг суумаар суулгадаг баймаар байна гэл тэгж ярьдаг байсан. Тэгэхээр тэрнээс нь бодоод бид нар за ингэ бөөнөр ингэ харваа дизайнер бөөнөрөөс сууж байгаа бол амар гоё бүтээмжтэй тэгээ арай нэг жоохон мэрэгжил тал руугаа арай нэг тиймч орж ажиллах болоо гэж боддог. Тэгээд нэг тийм хэвлэлийн газартаа нэг тийм дизайны багаар нийлсэн тийм цогц тийм одоо хэвлэлийн студи гэх юм уу да. Компани тус бүр дээр одоо нөгөө компаниудын онцлогоос шалтгаалаад нэг дизайнерууд байдаг шүү дээ хөвчтэй зарим газар бол 3 дизайнерууд байдаг. Тэгэхээр нийлээд ингээ багаараа ажиллах юм бол бас гаргаж байгаа бүтээмж нь илүү байх болоо тий. Тэгээд дээрээс нь нэг нэгээрээ ингээд байснаас нөгөө яг ингээ багаараа ажиллаж ингээ багаараа байна гэдэг утгаараас тэр одоо ажиллаа хийж байгаа хүмүүсийн үед ч гэсэн бас гоё сэтгэл авах тий. Одоо ингэ жишээлбэл нэг юм бүтээгдэхүүн гаргах гад загвар дээр би ганцаараа толгоогоо гашлах юм ингээл сууж байгаа. Тэгжээснээс бөөнөр ингээл 5 тэрэг зэрэг ажиллах юм 10 тэрэг зэрэг ажиллах юм бол арай нэг өөр тэнгүүтээ тэр нь арай нэг жоохон чанартай бүтээл болж гарч ирэх магадлалтай л та. Ер нь бол тийм л дээ. За тэгэхээр заягийн маань хувьд баримтлагдаг зарчим юу байна? Хэлэх дуртай үг. За баримтлагдаг зарчим би нэг тийм зарчим юм тийх хэвээр ийм байх хэвээр тэгдэг ингэдэг гэдэг яг тийм юмд нэг баригдах амар гэж хүсдэг. Аль болгол чөлөөтөө өөрийнхөө ч юм уу өөрийнхөө гэхээс илүү арай аль болох чөлөөтөө нэг байхыг жоохон өөрийнхөө зарчим болгоод байдаг. Яг тийх хэвээрсэн тийм юмд нэг төрөд идэж шүү дээ.
хэлэх дуртай хөх юм бол хаяа нэг 100 наслаараа л хэлчихэд дандаа. Хүнээс юм авахтаа ч юм уу хүнд нэг баярлсан бол 100 наслаараа л хэлчихдээ. Өөрийгөө ер нь хэрхэн хөгжүүлж юм, яаж хөгжүүлж юм одоо ажлын байран дээр ч тэр одоо өөрийнхөө хувь хүний хөгжил дээр ч тэр яаж анхаарч байна? Өөрийгөө хөгжүүлэх тал дээр нэг жоохон боддог шүү. Би чинь анх одоо өөрийгөө хөгжүүлж ийм гэж бодож байгаа. Би эхлээд юун дээр ажиллаа? Импортын нэг импорттэй импортын юм дээр ажилласан. Дараа нь онлайн дээр ажиллаж үзсэн. Тэгээ бас групп дээр болгоод бичиг цаасан дээр ажиллаж үзсэн гэх юм. Одоо тэгээ бодож явж очиод фарм дээр ирж бирээсэн хэдэн жил ажиллаад бүтээгдэхүүн гаргаагүй юм шүү. Тэгээд тэнгуүтээ одоо бүтээгдэхүүний сав баглаад тэр зорж ирж ажиллаж байгаа байхгүй. Тэгжээж яг одоо би нэг цаад Монст ажилласан дизайнер юм биш үү? Нэртэй болъё гэж бодоод энэ дээр ажиллаж байгаа. Тэгээд хөгжүүлэх дээр хэм бол одоо бидний мэрэгчлэн байнга л одоо баг нэг юмнуудын төрүүлж ялах нэг гэдэг шиг хүмүүсээс нэг жоохон төрүүлж бодож төрүүлж сэтгэж яаж л авах болох нэг жоохон хоцрогдчихгүй дээ гэдэг юмас л жоохон хайж байгаа. Тэгээд нөгөө бас банк суугаа ажил байдаг тий хөвчлэн нөгөө яг компьютер хаар зугаад юм байдаг. Тэгэхээр бас биеийн хөгжилтөө одоо нөгөө эрүүл мэндийн сайн байх гэдэг яаж анхаардیں۔ Дасгал хөдөлгөөн хийдгүү зарим хүмүүс бол одоо чөлөө цагаар алхдаг ч юм уу тий ууланд алхдаг бол одоо бацаагийн хувьд маань яг тэр талаас би заалан тоглож шүү. Түрүүн харин яг хэлжсэн тий нөгөө зааланд чинь хэлчихсэн гэдэг нэлээд тоглодог гэдээ хэлжсэн. Заалан тоглоно. Анх орж хөл бөмбөг тоглолоо. Болоо тоглоо заална. Ер нь бол заалнаас ер нь салахгүй шүү аль болох. Тэгээд хүн болгонд одоо өөрийнхөө сонирхол бас хобби гэж байдаг тийм. Яг мэрэгчлээсээ өөр хүн болгоноос өөр одоо сонирхолтой байдаг. Жишээлбэл бацаа ингээд амар дизайнер болохоор ингээд зурах туртай энэ одоо миний хобби гэдэг ингэхгүйгээр одоо бүр тис хөндлөн одоо би яг ийм юм илүү сонирхолтой юм амар гоё хоббигоо болгодог гэж. Тийм хобби байгаа юу? Ер нь хөл бөмбөцтэй нөгөө амар ядарсан үедээ ч юм уу толгой молгоо хөвтөд ихэнхдээ тэгдэг болохоор хөл бөмбөцгээр нэг бүр хамгийн юм ингээл арилалах болчтой. Тэгээд заримдаа ер нь сүүлийн үед загас сонирхоод байгаа. Загас барил бас гоё юм бэлээ. Тэр нас нэг хобби болгоод яадаг ч юм уу. Тийм. Бусдаар бол тийм амар тийм мууланд алхаад байх тий. Тэгээд ер нь бол хүний хувьд бас ажил амьдралын тэнцвэр гэдэг зүйл чухал гэдэг тий. Одоо чи түрүүн нөгөө нэг хэлсэн штэ Монстой холбогдсон түүх дээрээ би одоо гэр бүл зохиогоогүй байхдаа хагас бүтээл сайнгүй за ер нь ажлын машин шиг л байсан гэд тий. Баян ингээд ажилдаг. Тэгээд гэр бүл зохиогоод инженерээ юу илээ гэд нөгөө баян ингээд ажиллахгүй болохоор одоо айгуу сонир санагдчихсэн гэж тэгжсэн. Тэгэхээр чиний хувьд одоо яг ингээд ажил амьдралын тэнцвэрээ яаж хадгалдаг вэ? За одоо гэр бүлдээ бид нар бас тодорхой хэмжээний цаг даваа зарцуулаад бас ингээд хичнээн ажил хийж авдаг ч гэсэндээ өөрийнхөө гэр бүл хүүхэдтэй ингээд хүмүүжүүлэхэд цаг зав зарцуулах хэрэгтэй байдаг тий. Тэгээд эмэгтэй хүмүүсийн хувьд бол одоо энийг айгуу сайн хэрэгжүүлээд ажиллаж хийж чаддаг гэр бүлдээ ч цаг зав зарцуулж чаддаг хэрнээ өөрсдөө хайчаад идэг нэг тал гэдэг. Эрэгтэйчүүдийн хувьд бол энэ байдал харьцангуй гайгүй байдаг болов аскол эсрэгээрээ байд юм болов бид нар бас буруу бодоод идэв юм болов. Хүүхд их нэртэй танилцаад хүүхдтэй болохоос өмнө бол харин стратегик нана ажлын юг бол тэгэл ажил ихтэй байлах юм бол за хоноо ажиллаж гээл шинжгүй юм хийгээл маргааш иглэнэхэд бэлэн болгож байгаа. Яаж гэдэг хүүхдтэй болоод их нэртэй болсноос хойш ер нь гэрлүүгээ амар яардаг юм болохоор гэрлүүгээ явуучих гээд тэгэл аль болохоор хүүхдтэйгээ байчих гээд гэрлүүгээ ер нь бол гэр амтай болоод. Тэгэхээр энэ ажил амьдралаар ер нь бол тэнцвэлэх гэж л үзэж байгаа. Тэнцвэлгээл хичээл явж байна да тий. За тэгэхээр хүн болгонд одоо компаниуд өөрсдийн үнэт зүйлтэй байдагтай адилхан бацаагийн хувьд өөрийнх нь яг хувь хүний үнэт зүйл нь юу вэ? Одоо энэ яг миний үнэт зүйл шүү гэж бодож авдаг зүйл нь. Үнэт зүйл гэр бүл л та. Дэжтэй нөгөө гэр бүлүүд ихтэй хамгийн үнэт зүйл ойлгож хувь хүн тал дээр явдаг гэдэг. За тэгээд энэ одоо яг хөтөлбөрийн маань бас гол үндсэн зорилго нь гэх юм бол энэ Монс группийн маань тий жил болгон одоо уламжлал болгон зохион байгуулдаг ингээд шилтгэн шалгаруулдаг.
маш олон одоо нийт 16 компани ажилтнууд ингээ хоорондоо ингээ 8-аас болгон дээр өрсөлдөөд тэр дундаасаа ингээ шалгараад хамгийн шилдэг татвардаг байгаа. Тэгээд Буцаагийн минь хувьд бол 2020 оны шилдэг маркетер болсон гэдэг анхны танилцуулга дээр хэлжсэн. Тэгэхээр яг ингээд яг тухайн үеийн одоо шилдэг болоход нөлөөсөн хүчин зүйл нь чамд одоо юу гэж бодож байна? Яа гэх юм бол одоо энэ хөтөлбөрийг маань дэлгүү одоо Мос группыг зорион орж ирэх гэж байгаа ч юм уу? Альсгүй бол яг манай Мос группд орсон шинэ ажилтнууд маань бас үзэн. Тэгэхээр энэ хүмүүстэй одоо шилдэг болоход ийм хүчин зүйлсүүдээс нөлөөлт юм аа гэдэг ингээд нэг намайг одоо ийм зүйл төлөвсөн учраас би одоо шилдэг болчихлоо гэдэг нэг юм кейс үг. Шилдэг болоход одоо тэгэл өөрийнх нь ажлын үр дүн тэгээ хамт олонных нь нэг хав дэмжлэг тусалцаа тэгэл ерөөхдөө хамт олон өөрийнх нь ажлынх нь нэг хичээл зүтгэл тэр хэдлэр нь орсон багтал гэж бодож байгаа. Мэдээж нөгөө хамт олон үнэлээд тий хамт олондоо үнэлэгдэж ижлэгээ цаашаа дахиад тэгэл групп дээр очил группээс тийм шалтсан баг гэж бодож байна. Тийм маш олон хүнээс шалгаруулаад Буцаагийн манаас хийж бүтээсэн зүйлсүүд нь шилдэг байхаар байсан учраас мэдээж шилдэг болсон баха гэж бодож байна. Тэгээд шилтгэхийн ард бол мэдээж удирдлагууд маш сайн дэмжлэг үйж ажилтнууд нь шилтгэхийн шилдэг болтой. Тийм болохоор шинэ ажилтнууд ч гэсэндээ Буцаа шиг манд өнгөж ингээд ажлын гараан дээр хөл тавьсан өдрөөсөө эхлээд бэрхшээлтэй үеуд бол байдаг. Тэр үеийг ингээд туулж авсаар одоо 10 жилийн өмнө Мос групптэй холбогдоод ингээд үзсэн. Гэхдээ бас тухайн хугацаанд зөвхөн нэг компани дээр ингээд байгаагүй салбар болгон дээр ингээд өөрийгөө сорж ажиллаж исэн юм бас мундаг туршлагатай юм дизайнер гэж би бол одоо бодчихъя. Тэгэхээр нийт ингээд Мосчуудаа бас хэлэх юм үг гэдэг нь сүүлийн одоо үг гэдэг шиг байхгүй тий зүгээр үг яг ингээ Мосчуудаа хандаж бас Буцаагийн хувьд юу хэлье гэж бодож байна. Эцэг үе хэлчих. За нэг юу юм да одоо бидний ковидос болоод бид нар ч одоо бараг сүүлийн 2 жил хоорондоо ч уулзсангүй хоорондоо ч нэг 10-аас дээш хүн ч уулзсангүй дээрээс нь бид манайх ч Мосч олон арга хэмжээ зохион байгуулдаг олон бүр нэг тийм аян өрнүүлдэг олон арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол одоо тэр нь маань ерөөсө бүгдээрээ байхгүй болсон болохоор одоо хэн хаана юу хийгээд байгаа юм мэддэхгүй болсон байгаа болохоор одоо энэ ковид ирсныхаа дараа бөөнөрө тэр арга хэмжээнүүдээ буцааж авч ирээ яа л гэж хэлмээр байна. Буцааж авчирья гэдэг. Тэгээ буцааж авч ирээ бөөнөрө бэсрэг надмаагийг шинжилгээ тэмдэглэе спортын арга хэмжээгээ зохион байгуулъя шинэ ажилтнуудынхаа нэг юу гэдэг явдсан шүү дээ нэг чиглэлээс явдаг нэг хавар намрын спортын өдрөлгүүд тэр гэдэг чинь бидний нэг амар гоё нэгтгэж ингээд энэ тент хүмүүс нэгтгэдэгээс бол одоо тэр байхгүй болчоор одоо шинэ хүмүүс нь амар их болцсон тэгээд хаана хин юу гэдэг нэг сайн байхгүй бодлохоор одоо тэрийгэл буцааж авч ирмээр байна. Тийм. Ковидын үед бол ер нь бид нэр хөвчлэн зайнаас ажиллаад тэгээд яг ингээд нөө хоорондоо Мос группийн хувьд бол бас спорт урлагийн наадам, бэсрэг наадмуудаа жил болгон хийдэг ингээд ер нь олон нийтийн ажиллагаа болон ажилтнуудаас хөгжүүлэх дэмжих юм зүйлүүдийг маш их хийдэг. Тэгээд энэ маань онлайн хэлбэрт ингээд шилжчихээр хүмүүс нөгөөний бие биентэйг ингээд өөрөөрөө цуглах юм хүсэл эрмэлзэл бүр маш их болцсон. Эхлээ бид нар ч нөгөө зайнаас гээл тэгээд идэг гэсэн чинь одоо бүр бүгдээрээ ингээд нэгдээ гэдэг ингэдэг болсон. Тэгээд бидний бас урилгыг хүлээж аваад манай эхлэл амжилт хөтөлбөрийн маань бас 5 дахь удаагийн дугаарт ингээд оролцсонд маш их баярлалаа Буцаа. Тэгээд мэдээж шилтгэн юм чинь цаашдаа ч гэсэндээ өөрийнхөө зорилго мөрөөдөлд хүрээрээ тэгээд амжилт хүсье. Баярлалаа.